асуусан асуултанд хариулах хүн байхгүй байна гэдг нь түрүүний 7 хоногт энэ хурал болсон. Баярбаатар гишүүний саналаар, гормын саналаар энэ хурал 7 хоног хойшилсан шүү дээ. Тэр үед гандүмар сайд байхгүй байх, сайд нар бас байх хэрэгтэй гэд хойшилсон. Одоо бүр дорцсон юм шиг санагдаж байна. Гишүүд нь ч цөөрчиж, сайд нар нь ч цөөрчиж гэдэг шиг. За хоёрдугаарт нь хамгийн гол асуулт бол юу вэ гэхээр төдийгөөс үдий түрүү 7 хоногт ч гэсэн гаавыг гишүүнээс ахуулаад асуусан. Өнөөдөр ч гэсэн асуултууд үргэлжилж байна. Бид нар нэг юм жүжиг тоглоод байгаа юм шиг нэг нэгнээс асуусан болж нөгөөдг нь хариулаад байгаа юм шиг буюу юу яаж асууж хариулаад байгаагаа үнэхэрийн одоо координац уялдаа холбоо байхгүй юм байна. За түрүүний хурлын асуултын дараа тамгын газраас бас засгийн газрын хэрэглэх газрынхаа яаж үнэлгээгийг хийсэн бэ гэдгээ тайлангаа явуулсан. За 8 гол чиглэл байна гэж байгаа. Тэрэн дээр нэг гол асуудал бол хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах гэдэг 3 дугаар гол чиглэл. Тэр 0 буюу 0% бэ штэ. Өөрөөр хэлэх юм бол хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, төвжирлийг одоо сааруулах гэсэн энэ зорилтууд чинь тэг хувьтай байна гэж дүгнсэн байна. Энийг бол жишээлбэл би үнэн гэж харж байна. Бусад одоо субъектүүд тэрхэн үнэлсийг бол гүйцэж харсангүй. Яагаад гэвэл координац буу гэдэг дээр бид нар түрүүний хурлаар санал нэгтцээ. Тэгэхээр энэ яг үнэлгээний тайлантай холбогдуулаад бүр мянган асуулт асууж олж байна. Би зүгээр дохио өгөх үүднээс ганцхан Монгол улс хөгжихийн тулд хүнээ дээдлэе, хүн төвтэй байя, хүндээ анхааря, цементэ багасгая, инээтрээгээ 80 ярьсан, зөндөө ярьсан. Гэтэл үр дүн тэг байна гэдгийг анхаарах цаг нь болчихжээ. Буюу хоёрдугаар дараагийн логик асуулт яах гэж үнэлээд байгаа юм бэ? Юу нь энэ үнэлгээ юуны төлөө хийж байгаа? Зорилго байх ёстой шүү дээ. Зорилгогүй нэг юм хийх ёстой хийцэн байна. Хийснээ танилцуулах ёстой гэж танилцуулж байгаа юм байна. Гишүүд нэг юм асуумар болно хариулах ёстой гэж ингээд сууж байгаа нь нэг бодлын маш их хайран бөгөөд жүжиглэлтийн шинжтэй санагдаад байна. За бас нэг ноцтой мэдээ зүгээр хэлье. Яагаад би жүжиг гэдэг, яагаад бид нар өөрсдөө хуураад байна? Засагч тэр, их хурлч тэр одоо юу гэдгийг бусад оролцоотой субъектүүд яагаад вэ гэхээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөн дээр 22 оноос хойш орсон ажил арга хэмжээгээд байна штэ тоонууд. Тэрийг харахаар жишээлбэл 22 онд 20.1%-тай. За 23 онд 66% гүйцэтгэлтэй. Тэгснээ 24 онд 38, тэгээд 25 онд энэ юу гэнэ үү? Дараагийн онд нь 29%-тай гэдэг энэ яг нөө улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй улсын төсвийн бодлого нийцтэй ах ёстой гэдэг нөө хуулиараа заалтчин бүр яагаад ч хэрэгжихгүй байгаа гэдгийг чинь та нарын өөрсдийн гаргасан чинь тооч батлаад байна. Тэгэхээр одоо бүгдээрээ яах вэ? Яаж ийм хоёрын хооронд биш харахад түрүүний хурал энэ хурлаас харахад алдаа дутагдал юун дээр байна вэ гэхээр координац уялдаа холбоо алга үнэлгээ хийж байгаа байгууллагууд хоорондын мэрэгчлэнүүд хоорондын хоёрдугаартын чанарын асуудал байна. Мэдээж энийг одоо сайн ярилцчихлаа шүү дээ. Номын чимэг гишүүн ухраагүй гэхэд нөгөөд нь ухарсан нөгөө дүнгээ ч гэсэн сайн танилцаагүй. За тэгээ цаг хугацааны бас хомсдмол шинж байгаа юм болов. За дөрөвдүгээрт нь яагаад бид нар энэ хүрх үр дүндээ хүрч чадахгүй байна вэ гэхээр анханасаа энэ хүмүүс чинь ч гэсэн хэлээд шүү дээ. Төлөвлөлтөө бодтой төлөвлөж чадахгүй тооцож чадахгүй байна. Хүрхээргүй үр дүн тавьж гарч хэрхэн үр дүн хүрхийн. Бараг зарим хүмүүс нь бол яаж хэрхэн хүрх вэ гэдгээ анализ хийж судалгаа нөхцөл байдлаа томьёолжиж бодит дэвшил хүрх үр дүн тавихгүй бол худлаа. Гэтэл тэрийхээ тавьсан зорилгоо ч мэдгүй байгаад байна шүү дээ. Тэгэхээр би бол